Шинэ ээжээсгээ 3 дахь хувилбарын жагсаалтын дагуу өдөрт 1 үг хичээл 24. Өнөөдрийн үзэх үг穿өмсөх.穿өмснө. За, мама穿白色的衣服гэнэ. За одоо бааргал бүгдийг нь уншиж чаддаг болчихж байгаа тий. 衣服юу гэлээ? Хувцас. 白色的гэдэг чинь цагаан өнгөтэй гэсэн үг тийм ээ. За бидний өнөөдөр шинэ үзэж байгаа үг нь穿өмсөх байна. Тэгэхээр юу гэх нь вэ? Ээж өмслөө. Юу өмсгий? 白色的цагаан өнгөтэй 衣服 хувцас байна. За дагаад уншъя. 白色的衣服。白色的衣服。白色的衣服。妈妈穿白色的衣服。За ээж өмслөө цагаан өнгөтэй 衣服 хувцас. За дараагийнх нь 他要穿什么? За 什么 юу ямар гэсэн үгтэй 什么 穿өмснө 要хэрэгтэй. Тэгэхээр тэр юу өмсөх хэрэгтэй байгаа вэ буюу ирээдүйд цагийг зааж ин тэр юу өмсөх юм бэ? За дагаад үшээ 他要穿什么? 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 За дараагийнх нь би том хувцас өмсдгөө гэнэ. 我穿 би өмсдгөө том гэхээр 大 гэж хэлдэг те. Тэгэхээр 大的衣服 хувцас. За дагаад хэлье. 我穿大的衣服。我穿大的衣服。我穿大的衣服。За дараагийн өгүүлбэр. Өдрийн цагаар хар хувцас өмсдгөө гэнэ. Баба 白天 өдрийн цагаар цагаан өдөр буюу өдрийн цаг тийм ээ. 穿 өмсдгөө 黑色的 хар өнгөтэй 衣服 хувцас. Дагаад хэллээ. Баба 白天穿 爸爸白天穿黑色的衣服。黑色的衣服。黑色的衣服。爸爸白天穿黑色的衣服。Good. Өнөөдрийн үзэг穿өмсөх.